Цаана Америкийн нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаачдын нийгэмлэгээс сар бүр зохион байгуулдаг энэ удаагийн Zoom уулзалтаар анагаах ухааны доктор Дима Овогтой шин чимэг оролцож байна. Доктор шин чимэг маань 2012 онд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг шүдний их эмч мэргэжлэр төгссөн. За 14 онд Тайваны Taipei Medical University шүдний чиглэлээрээ мастрын зэрэг хамгаалаад 19 онд мөн Taipei Medical University-д PhD зэрэгээ хамгаалсан. 2022 онд Америкийн нэгдсэн улсад Бостны их сургууль хүүхдийн шүдний резидентийг төгсөөд одоо Мичиганд хүүхдийн шүдний эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байгаа мундаг эмч судлаач байгаа. За өнөөдрийн уулзалтаараа Америкийн нэгдсэн улсад шүдний резидентэд хэрхэн тэнцвүү? За тэгээд өөрийнхөө одоо ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцах гэж байна. За ингээд доктор Шинчимгээгээ урьж байна. За сайн байцгаана уу, намайг өөрөөр асууж баярлалаа. Тэгээ өнөөдөр та бүхэнтэй Америкийн нэгдсэн улсад яаж шүдний эмчээр сурч ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцах гэж байна. За юун дөрөнд Америкийн нэгдсэн улсын тухай ярив. Америкийн нэгдсэн улс нь 340 сая хүн амтай, дотоодын нийт бүтээгдэхүүн нь $86,000 том эдийн засагтай улс. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 3-т ордог. Жил хэмжээгээрээ хүн ам нь маш саруул суурьсан байдаг. Тэгээ 24 оны статистикаар 57 сая Америк хүн шүдний эмчийн дутагдaltaй газар нутаг буюу хөдөө орон нутгуудад суурьшиж байна гэсэн тооцоо байдаг юм байна. За Америкийн боловсролын системд уламжлалт аргаар шүдний эмч болохын тулд дор хаяж 8 жил суралцдаг. Үүнд бакалаврын зэрэг дунджаар 4 жил сурахдаа заавал авах суурь хичээлүүдийг бол үздэг. Үүний дараа шүдний сургуульд 4 жил сурч, за 4 жил шүдний сургууль сурахдаа DDS буюу Doctor of Dental Surgery degree, тэгээд DMD буюу Doctor of Dental Medicine гэсэн зэргүүдийг авдаг. Энэ хоёр нь бол боловсролын хувьд яг адилхан зэргүүд, аль сургууль сурснаас хамаарат өөр нийлэгддэг. DDS зэрэгээ авсны дараа бол шууд General Dentist буюу шүдний эмчээр ажиллаж эхэлж болно. Эсвэл Resident сурч нарийн мэргэжлийн болж болно. Ер нь дунджаар шүдний сургууль төгсөгчдийн 30 гаруй хувь нь бол нарийн мэргэжилд ордог юм байна. Тэгээд ямар нарийн мэргэжлээс хамаарат 2-оос 6 жил суралцаад тэр мэргэжлийнхээ board certificate-ыг авч болно. Америкт анагаах болон шүдний сургуулиуд маш өндөр төлбөртэйгээр бол алдартай. 2019 оны байдлаар дундаж шүдний сургуулийн төгсөгч $292,000 боловсролын зээлтэй төгсдөг гэсэн тооцоо байна. Энэ тоо сүүлийн жилүүдэд бол улмал нэмэгдэж байгаа. Миний бодлоор бол хагас сая долларын зээлтэй төгсөх бол эмчнэрийн дунд бол жирийн үзэгдэл болсон. За 2023 оны байдлаар Америкт 202,000 шүдний эмч ажиллаж байна гэсэн тооцоо байна. Тэгээ өөрөөр хэлбэл энэ 100,000 хүн тутам 60 шүдний эмчт ногдож байгаа юм байна. Түүнээс гадна шүдний эмчээс гадна шүдний эрүүл ахуйч буюу dental hygienist, туслах буюу assistant, тэгээд шүдний лабораторийн техникч, шүдний терапевт гэсэн мэргэжлүүдээр мөн бэлтгэж төгсөдөг. За одоо гадаадд төгссөн эмчнэр яаж лиценз авч болох талаар ярив. За Америкийн нэгдсэн улсад шүдний эмчийн лицензийн шалгуурыг тухайн мужи бүрийн board буюу тухайн мужийн комиссийн лицензийн комисс гаргадаг. За мужи болгон бол өөр шалгууртай байдаг. За ерөнхийдөө гэхдээ 3 шалгуур байдаг. За үүнд бол бичгийн шалгалт буюу written exam, боловсролын шалгуур, гардан шалгалт гэсэн шалгуурууд байдаг. Үүн дотроос боловсролын шалгуурын тухай хэлж ярив. За юун дөрөнд Америкт ажиллахын тулд энэ CODA буюу Commission on Dental Accreditation гэж магадлан идэвхжлэгдсэн хөтөлбөрийг заавал төгссөн байх хэрэгтэй байдаг. За үүнд хоёр зам байдаг гэж ойлгож байна. Нэгдүгээр Advanced Standing Program буюу гадаадд шүдний сургууль төгссөн эмчнэрийн хувьд эмчнэрт зориулсан төвд ордог. Энэ нь уламжлалт систем шүдний сургуулийн 3-аас 4 дахь жил буюу сүүлийн 2 жилийн сурч төгсөх програм байгаа. Эсвэл резидентийн хөтөлбөрт сурах сонголт байгаа. За эхний зам болох Advanced Standing Program-д дунджаар 2 жил сураад Америкийн DDS зэрэгтэй төгсдөг. Ямар нэгэн энэ тохиолдолд бол ямар нэгэн нарийн мэргэжлээр дагнахгүй шүдний бүх төрлийн хичээлээ үздэг. Энэ зэрэг нь Америкийн бүх мужийн боловсролын зэргийг хангадаг.
Харин резиденцэд сурах нь ямар мэргэжлээс хамаараа дор хаяж 2 жил ба түүнээс дээш төгсөлтөө зэрэг биш тухайн нарийн мэргэжлийн сертификатаа төгсдөг. Тэгээд анх төгссөний дараа хэрэв хувийн эмнэлэгт ажиллах хүсэлтэй бол 10 гаруй мужийн лицензийн боловсролын шалгуурыг бол хангадаг. Тэгээд энэ програмуудад орохын тулд заавал бичгийн шалгалтыг бол аль програмд орсон заавал бичгийн шалгалтыг бол эхэлж өгөх ёстой. За энэ шалгалтыг бол Integrated National Board Dental Exam буюу INBD гэж нэрлэдэг. Харин энэ гардан шалгалтыг хөтөлбөр төгсгөөс өмнө өгдөг. Үүнээс гадна гадаадын иргэдэд хэлний шалгуур TOEFL-ийн оноо доор хаяж 100-аас дээш оноо байхыг шаарддаг. За юун түрүүнд бичиг байраа та бэлдээд шалгалтандаа бэлдэж эхлэх өмнө өөрийн судалгаагаа маш сайн хийж зорилгоо тодорхойлох нь чухал гэж бодож байна. За өөрийгөө ямар хөтөлбөрт сурах сонирхолтой байгаа, ямар хөтөлбөрүүд байдаг, за тэгэхээр ямар зорилгод хүрэх хэрэгтэй байгаа тодорхойлох хэрэгтэй. За хөтөлбөрүүдэд судлах, сурах хугацаагаа судлах, төлбөрийн мэдээлэл авах, боловсролын зээлийн мэдээлэл зэргийг бол авах хэрэгтэй. За ингэснийхээ дараагаар бичгийн шалгалтандаа бэлдэж эхэлнэ. За бичгийн шалгалт өгөх эрхийг авахын тулд боловсролын үнэлгээг заавал хийх ёстой байдаг. Ингэхдээ Монголд сурсан диплом, хичээл хийхэд дүнгуудыг баталгаажуулах шаардлагатай. Ингэхдээ боловсролын үнэлгээ хийдэг тусгай байгууллагууд болох ECE болон WES гэдэг World Education Services гэсэн байгууллагууд байдаг. Аль нэг ч ашиглаж болдог. Тэгээд ингэхдээ энэ байгууллагууд руу диплом, дүнгийн бичгүүдэд явуулснаар таны сурсан хичээл, авсан зэрэгч нь Америкийн сургуулийн ямар кредит, ямар зэрэгтэй дүүцэх, ямар дүнтэй байгааг гаргаж өгдөг. За энэ ECE болон WES руу үнэлгээ хийлгэснийхээ дараа American Dental Association буюу ADA-ийн вебсайтаар ороод DentPin гэдэг хувийн дугаарыг авах ёстой. Ингэснээр шалгалтандаа бэлдэж эхэлнэ. За National Dental Board Exam намайг өгч явах үед хуучин 1 ба 2 дугаар хэсгээс бүрддэг 2 шалгалтыг авдаг байсан. 2002 оноос 20 оноос эхлээд integrated буюу зөвхөн нэгдсэн нэг шалгалт болж эхлээд 22 оноос хойш зөвхөн integrated энэ INBD шалгалт болж солигдсон байна. За энэ шалгалтын зорилго бол за тухайн шалгуулагч шүдний эмчилгээг аюулгүй хийх мэдлэг болон сэтгэх чадвар байна уу гэдгийг бол шалгадаг. За шалгалтыг бол жилийн аль ч үед өгч болно. Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр болон Канадад шалгалтыг авдаг. За тэгээд дотроо бол 2 хэсгээс бүрддэг. Foundation буюу суурь хичээлүүд болох биологи, биохим, дархлаа судлал, патолог, фармаколог болон клиникийн хэсэг болох ийм өвчтний онцлогоо эмчилгээ, менежментийн асуултуудаас бүрддэг. За жишээ болгоод шалгалтын асуултуудыг харуулсан байна. За ерөнхий мэдлэг шалгах ийм зөв хариултыг сонгох юм ганцаарчилсан ийм асуултуудаас гадна өвчний кейс дээр суурилсан асуултууд бас ирдэг. Жишээлбэл 28 настай эмэгтэй зовир нь ийм зовиртай тань дээр ирсэн өвчний түүх нь 3 хоногийн өмнө ахтараашуудаа авахсан ийм өвчний түүхтэй өнөөдөр эмнэлэг зүүн шинж нь ийм шинжүүд үзүүлж байна гэсэн кейс өгөөд мөн хажууд нь ийм шүдний чартуудыг бас өгөөд өгөх тохиолдол байдаг. Тэгээ түүн дээр үргэлжилсэн асуулт асуух маягаар ингээд шалгалт тохиогдсон байдаг. За энэ шалгалт INBD бол 2 өдөр үргэлжилдэг болсон. Эхний өдөр нь нийт 4 хэсгээс бүрдэг. Дундаа завсарлагаатай, тус бүрдээ 100 асуулттай 3 хэсэг. Тэгээ 60 асуулттай кейсээс бүрдсэн нийт 8 цаг 15 минутын шалгалт байна. За 2 дахь өдөр нь 2 хэсгээс бүрдэх тус бүр 70 асуулттай кейсүүдээр ажиллах нийт 4 цаг 15 минутын шалгалт, нийт 12 цаг 30 минут үргэлжлэх шалгалт байна. За өөр энэ шалгалтын тухай мэдээлэл гэвэл шалгалт өгөх өмнө заавал DentPin гэсэн дугаарыг авах ёстой. За энэ дугаараараа шалгалтанд бүртгүүлж мөн дүнгээ хүлээж авдаг.
шалгалтанд бүрдүүлэх вебсайт нь JCND гэсэн вебсайт руу ороод INBD apply гэж шалгалтандаа бүртгүүлнэ. За төлбөрийн хувьд бол $880. Шалгалтын дүнг бол pass эсвэл fail гэж гардаг. За нэг онцлог гэвэл шалгалт өгөх нийт 5 л ирэх байдаг. Тэгээд анх өгснөөс хойш 5 жилийн дотор шалгалтыг давах хэрэгтэй байдаг. Нийт 5 удаа оролцох хийж болно гэж ойлгож байна. За үүн дотроо оролцох хоорондын хугацаа бол доор хаяж 60 хоног хүлээх ёстой. Тэгээд нэг жилд хамгийн ихдээ 4 удаа л энэ шалгалтыг оролцох хийж болно. За тэгээд энэ шалгалтын тухай мэдээлэл яаж бэлэг талаар авахыг хүсвэл JCND-ийн вебсайт руу орж болно. За шалгалтаа өгөөд бас өөрийнхөө хувийн бэлтгэлийг хийсний дараа програмуудад өргөдөл явуулахдаа энэ American Dental Education Association буюу ADEA-ийн вебсайтаар орж өргөдлөө явуулдаг. За энэ нь бол Америкийн шүдний хөтөлбөрүүдэд өргөдөл явуулах нэгдсэн систем гэж ойлгож болно. За анх энэ вебсайтаар орохоор энэ ийм зураглал гарч ирж байгаа. Тэгээд ингэхдээ одоо энэ ADA буюу CAPET гэсэн хэсгээр DDS-ийн програмуудаа харж apply хийн. Харин resident apply хийхдээ PASS буюу Postdoctoral Application Support Service гэсэн хэсгээр орж өргөдлөө явуулдаг. Тэгээд би өнөөдөр PASS яаж apply хийх талаар ярив. За энэ PASS-ийн вебсайт руу орохоор энэ жилийн өргөдөл авах хугацаа 2024 оны 5 сараас 25 оны 2 сар хүртэл үргэлжлэн гэсэн байна. За програм болгоны дедлайн нь бол өөр. Эхний програмын дедлайн 7 сарын 1-нд дуусч эхэлнэ гэсэн байна. За ингэхдээ одоо энэ системд бүх өргөдлийн материалаа оруулаад тэгээ програмуудаа сонгоод төлбөрөө төлөөд ингээд өргөдлөө шууд submit хийдэг гэж ойлгож байна. Ингэхдээ за энэ системд эхний програмд платформ $200, тэгээ дараагийн програмуудаа $92 нэмэлт төлбөртэй байдаг юм байна. За өргөдлөө явуулахын өмнө маш их нэс танд энэ тодорхойлох захидал бичиж өгөх хүмүүсийнхээ мэдээлэл авах хэрэгтэй байдаг. За тэгээ таныг тодорхойлж бичих тэдгээр профессор инженер чинь энэ систем рүү ороод тодорхойлолтыг чинь хийж өгөх хэрэгтэй байдаг. Тиймээс эртний тэдгээрийг тэр хүмүүсээ мэдэгдэж бэлдэх хэрэгтэй. Өөрийн зүгээс бол CV resume-гээ биелнэ. Тэгээд зорилгоо тодорхойлсон эссе бичнэ. Тэгээд passing хайх хэсгээр орж хөтөлбөрүүдээ за үүний дараагаар шаардлагатай материалуудаа онлайнаар submit хийх хэрэгтэй байдаг. За үүнд болохоор үргэлжлэл гаргагч болон Institution Evaluation Form буюу төгсгөл сургуулийн чинь захирлын тодорхойлолтыг шаарддаг. Professional Evaluation Form гэдэг нь тодорхойлох захидал түрүүнд дурдсан. За үүнд бол програмууд 3-5 захидал шаарддаг. Тэгээд шүдний сургуулийнхаа дүнгийн мэдээллийг явуулах хэрэгтэй. За Америкт сургууль төгссөн хүмүүсийн хувьд бол өргөдөл гаргагч нь төгссөн сургуульдаа хүсэл тавихад сургуулиуд нь бол энэ PASS систем рүү өөрсдийн дүнгийн мэдээллийг бол ингээд шууд явуулцдаг. Гадны төгсөгчийн хувьд өмнө нь ECE-гээр батлуулсан дүнгээ явуулах уу эсвэл дүнгийнхээ хуулбарыг явуулах уу, алийг нь зөвшөөрөх үү гэдгийг өөртөө гаргаж байгаа програмаасаа явуулах хэрэгтэй. Миний мэдхээр манай одоо миний төгссөн анагаах хэлний ухааны сургууль бол шууд ингээд мэдээллээ дүнгийн болон дипломын мэдээллийг ингэж явуулах юм систем тухай байхгүйсэн. За үүний дараагаар PASS системд шалгалтынхаа дүнгуудыг оруулдаг. Ингэхдээ INBD гэх вебсайт руу ороод тэр авсан дүнгээ PASS руу явуулах төлбөрийг нь төлөөд PASS руу явуулна. Хэрвээ TOEFL-ийнхоо оноог мөн энэ систем руу оруулна. Хэрвээ судалгааны зэрэг давхар авах програмд өргөдөл явуулж байгаа бол GRE оноо бас шаардах тохиолдол байдаг. За програмаа хайхдаа PASS-ийн хайх хэсэг рүү ороод
үзэн. За ингээд анх програм хөтөлбөрүүдийг харахад нийт 797 програм гарч иж байгаа. За үүнээсээ энэ програм type буюу програм type гэдэг рүү ороод өөрийнхөө сонгосон нарийн мэргэжлээ хайж болно. За жишээлбэл одоо prostodontic буюу цогц засаг гэж хайхад нийт 43 хөтөлбөр гарч ирж байна. За pass application-а явуулсны дараа өөрчлөлт гаргагч маань програмуудынхаа нэмэлт application буюу supplemental application дээр ажиллах хэрэгтэй байдаг. Зарим програмууд нэмэлт асуулт асуусан тэр асуултуудад хариулах эсвэл бичиг баримтыг pass руу биш зөвхөн тэр програм руу шууд ангаар явуулахыг бат шаардах тохиолдол байдаг. За тэр бүх шаардлагыг явуулсны дараа шалгууруудаа гүйцэтгээд ярилцлагын хариу хүлээх үе эхэлнэ. За програмууд ирсэн үргэлжлүүлэлтийг үзээд ярилцлаганд дуудах хүмүүсээ сонгодог. За ярилцлага бол тухайн програмын директор болон attending эмчнэртэй явагдах албан ёсны ярилцлагаас гадна одоо сурч байгаа резидентүүдтэй мөн уулзуулж ярилцуулдаг. Сонирхолтой санагдсан нэг юм одоо өөрөө резидентэд ахтаач ингээд дараагийн ингээд орох хүүхдүүд одоо эмчнэртэй бас хамт ингээд ярилцлага үеэр уулзаж асуудаг ярилцдаг. Тэгээд дараа нь дүн одоо ярилцлагын дүн ингээд гаргахад хүртэл одоо програмын директорууд нь бас тухайн резидентүүдээс бас ямар сэтгэлтэй байсан зэргийг бол асуудаг. За шүдний сургууль буюу DDS-ийн ярилцлагаас юу нэрээ өөр вэ гэхээр резидентийн анги илүү жижиг байдаг болохоор тэр хүмүүс тантай хамт ажиллахад таарч тохирох гэдэг дээр хувь хүн талаас чинь их судалж ярилцдаг. Мөн яагаад тухайн нарийн мэргэжлийг эзэмшмээр байгаа, яагаад тэр програмд орох хэрэгтэй байгаа гэдгийг асуудаг болохоор тухайн програмыг маш сайн судалсан байх хэрэгтэй. За энэ нь тэр програм танаас ярилцлага авахаас гадна та өөрөө бас тэр хөтөлбөр тань тохирох уу? 92 жилд ажиллах эмнэлэг, хамт ажиллах эмчнэрчин байх болохоор тэр эмнэлгээ сайн судлах, өөрөө асуулт асуух, сурч байгаа резидентүүдтэй уулзаж туршлагыг нь асуух, резидент эмчийг нэг өдөр яаж өнгөрдөг, тэр хотод амьдрах нөхцөл ямар байдаг, амьдралын өсөг зэргийг нь судлах шаардлагатай байдаг. За ингээд ярилцлагуудаа явсны дараа match rank submit хийх хэрэгтэй байдаг. За match гэж юу болох талаар товч ярив. За Америкт резидентийн орон тойг бол match гэдэг системээр явуулж дүүргэдэг. Энэ нь резидентийн хөтөлбөр болон тухайн кандидат хоёрын тохироог үндэслэж явуулдаг алгоритм гэж ойлгож байна. За жишээлбэл хөтөлбөр нийт 5 резидентийн орон тоотой байлаа гэж бодоход хөтөлбөрөнд ярилцлага хийсэн одоо 30 хүнээсээ хамгийн өндөр оноотой буюу тэнцвүүлэг дарааллынхаа дагуу хүмүүсээ жигсаадаг. Ярилцлага өргөдөл гарагч маань бас ярилцлага өгсөн газруудаас хамгийн их орох хүсэлтэй байгаа програмаас ахиж жигсаана гэсэн үг юм. За одоо нийт та 7 ярилцлага авсан бол за 7 ярилцлаганд явсан ч одоо 5 хөтөлбөрийг болж жагсааж өчөж болно. Эсвэл хамгийн их ормоор байгаа програмуудаас бас ингээд өөрийн хүслээр бас ингээд жагсааж болно. Ингээд National Matching System буюу улс орон даяар алгоритм явуулаад тэр үргэлж гаргачийг энэ програмд match хийлээ гэж гаргаж өгдөг. За тэгэхээр үргэлж гаргагчид бол match хийсэн болон хийгээгүй гэсэн үр дүн гаргахаас биш аль програм match хийх бол өөрөө сонгож чадахгүй гэсэн үг. Аль програм match хийснийг энэ National Matching Service шийддэг. За өөр нэмж хэлэх зүйл юу вэ? Зарим сургуулиуд гадаадад төгссөн эмчнэрт match дамжихгүйгээр тусдан оронтой non match гаргах тохиолдол байдаг. За энэ нь ялангуяа судалгаа хийж мастерын зэрэгтэй хамт төгсөх хөтөлбөрүүд байж болно. Тиймээс хүчбэрийн судалгаагаа үргэлж гаргагч маань маш сайн өөрөө хийх хэрэгтэй. За ерөнхийдөө резидентийн хөтөлбөрт авахын тулд өрсөлдөөн бол маш ширүүн. Тэгээд тэр дундаа гадаадд төгссөн эмч дотоодын эмч нартай өрсөлдөж байгаа учраас заавал өгөх шалгалтуудаас илүү өөрийнхөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зүйлсийг бол өөрийн зүгээс маш сайн бэлтгэх хэрэгтэй байдаг. За Америк төгсөгч нарын хувьд бол за шүдний сургууль заахтаа тэр нарийн мэргэжил гэж байгаа мэргэжлээрээ externship
хийх эсвэл тэр хичээлээрээ одоо ангидаа манлайлаад шагнал авсан байх тэр нь бол түгээмэл байдаг. Судалгааны ажлын одоо туршлагатай байх, судалгааны өгүүлэлээ бол олон улсын сэтгүүлүүдэд хэлүүлсэн байхын давуу тал болдог. Миний анзаарснаар гадаад эмчнэрөө өөрийн эсвэл өөр улсад бас нарийн мэрэгчсэн байх, төгсөлтийн дараах өөр эдмийн зэрэг цолтой байх, эсвэл судалгааны ажлын туршлагатай, эсвэл нэмээд Америкийн системийг мэдэх туршлага буюу зарим эмчнэр резидентэд apply хийхээс өмнө preceptorship зэрэг жижиг програмуудыг шүдний сургуулиудад хийх нь бас хийсэн байдаг нас анзаарсан. За одоо Америк дахь нарийн мэрэгчлийн програмуудын тухай жаахан ярив. За American Dental Association буюу ADA-ийн тодорхойлсноор одоогоор Америкт 12 нарийн мэрэгчлийг бол нарийн мэрэгчлэлд хүлээн зөвшөөрсөн байдаг. За үүнд шүд эрүүн нүрийн унтуулгын нарийн мэрэгчлийн шүдний нийгмийн эрүүл мэнд, совгийн эмчилгээ endodontics, эрүүн нүрийн патолог, radiolog, эрүүн нүрийн mesh засал, orthodont, oral medicine, orofacial pain, хүүхдийн эмчилгээ, тулгуурын periodontics, тэгээд савцэг буюу prosthodont гэсэн 12 мэрэгчлийг нарийн мэрэгчлэл таасан байдаг. За энэ график дээрээс тэдгээр энэ резидент төвчбүүдээс хідэн Америкийн шүдний хэсгийн төсвийг гадаадын эмчийг эсхийг зөвшөөрдөг хөтөлбөрийн орон тоо байна. За энэ багнан дээр бол нийт хөтөлбөрийн тоо энэ дугуй хэсэг дээр бол хідэн гадаадын эмчийг өргөж явуулахыг зөвшөөрдөг байна. За жишээлбэл GPR буюу General Practice Residency ерөнхий эмчилгээний програм нийт 169 програм байхад тэдгээрээс зөвхөн 18 гадны эмчийг эсвэж байгаа. За хүүхдийн хувьд бол хүүхдийн хөтөлбөрөөр нийт 87 хөтөлбөр байдгаас 27 гадны эмч үргэлж явуулахыг зөвшөөрдөг. Ortho, perio, post бол асуунгуу өндөр. За orthodontic 45 хөтөлбөр байна. Perio 45 хөтөлбөр. Post 41 хөтөлбөр зэрэг тоогоор хөтөлбөр явуулахыг гадны эмч үргэлж явуулахыг зөвшөөрдөг. За эдгээрээс нэг л нарийн мэрэгжил гадны эмчийг бол авдаггүй. Заавал Америкт шүдний сургууль төгссөн байхыг шаарддаг. Энэ нь бол dental anesthesiolog буюу шидний унтуулгын нарийн мэрэгжил эмч. Энэ бол сүүлийн жилүүдэд бол илүү түгээмэл болж хэлж байгаа. Илүү олон програмууд шинээр нэгдэж байгаа. Одоогоор 8 програм байдаг бас юм байна. За энэ бүснэгтэн дээр резидентийн програмуудын төлбөр болон стипендийн хэмжээг харуулсан байгаа. За энд бол програмуудын ямар програмууд за ард нь бол дундаж төлбөр, дундаж стипенд, тэгээд стипендийн хэмжээг харуулсан байна. За зарим төлбөр бол стипенд програм болгоноос хамаарат бол өөр байдаг. Зарим програм төлбөртэй мөн стипендтэй байдаг. Төлбөрөөр төлнө гэвч гар дээр бас стипенд авч амьдралын өртөгөө төлдөг. Зарим програм бол зөвхөн төлбөр төлдөг. Зарим програм зөвхөн төлбөр төлж стипенд авахгүй. Зарим програм бол төлбөргүй гэхдээ стипенд авч сурдаг тийм програмууд байдаг. За жишээ олгож харуул түрүүн харсанчлаа одоо GPR-ийн програмд гадны эмч эсвэлэх нь маш зүүн байдаг гэж дурдсан. За энэ тохиолдолд бол ихэвчлэн стипендтэй байна. Одоо 156 програмууд нь зөвхөн стипенд өгдөг. Төлбөрөөр төлж сурах зөвхөн нэг л програм эсвэл аль алиныг нь хассан 8 програм байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тохиолдолд бол Америкийн иргэд олон овшин суугчдыг илүү авдаг юм байна гэж бол ойлгож болно. За энэ orthodontics-ийн хувьд за жишээ нь стипенд авч стипендтэй тэгээ төлбөртэй нийт 28 програм байхад зөвхөн төлбөр төлж сурч бол бас 34 програмууд байд юм байна. За тэгээ төлбөрийн хувьд бол дунджаар жилд бол $53,000 үнэтэй. За
бусдаар за хүүхдийн мэржлийн үед жилийн төлбөр бол дунд 60-33 мянган доллар, за перио 43, прото 43 мянга км байна. За стипендийн хувьд бол энд үзүүлсэн тоо бол ер нь жилээс нэг жилд 50-аас 60 мянган долларын орчим байдаг. Энэ бол жилийн цалин гэж ойлгож олно. Тэгээд үүнийг 12 сард хуваагаад авдаг байгаа. За гадаадд төгсөн эмчийн хувьд бол хэрвээ зөвхөн төлбөртэй програмд майж хийсэн бол тухайн эмч маань амьдралынхаа зардлыг өөрөө буюу эсвэл боловсролын зээлнээсээ гаргах хэрэгтэй болдог гэж ойлгож олно. Тийм болохоор анх өргөдөл гаргахдаа ямар програмд явуулах, төлбөрийн мэдээлэл, тэгээ стипендийн мэдээлэл, өөрийнхөө бололцоог бас эхэлж судлах хэрэгтэй. За энэ график дээрээс нийт өргөдөл гаргагчдаас энэ налуу график баган дээр бол нийт хэдэн тооны өргөдөл ирдэг. За энэ нарын тоон бол нэгдэх жилийн резидент болж хэдэн эмч орсныг харуулж байна. За энэ хамгийн ихэнд бол энэ GPR буюу одоо нийт 169 хамгийн их програм байдаг хөтөлбөрөөр зохиосон байна. Дараагаа нь эрүүн нүрийн нэмэлт засвар, ортодонтикс, тэгээд хүүхдийн эмчилгээний өргөдөл гаргагчдын тоо байна. За нэмэлт засвар хүүхдийн мэргэжлийн хувьд бол жилд дунджаар 100000 аппликейшн хүлээж авдаг. За тэдгээрээс бол нэгдэх жилийн резидентэд програмаас хамаараа за одоо нэмэлт засвар энэ бол улс орон даяарх тоо. Програмд нь одоо нийт 260 эрүүн нүрийн нэмэлтийн резидент авдаг. За орто бол жилд 392 эмч, за хүүхэд бол жилд 400 эмч, тэгэхээр 9000 10,000 гаруй өргөдлөөс тэгээ 400 эмчийг бол ингээд матч хийдэг гэж ойлгож байна. За эндо, перио, просто тэгээд нийгмийн эрүүл мэнд, патологийн хувьд бол суудлын оронтой арай цөөн тэр хэмжээгээр бас өргөдөл хүлээж авч байгаа өргөдлийн тоонаас арай цөөн байдаг юм байна лээ. За энэ баруун гар талд бол хамгийн сүүлд гарсан сая энэ өвөл зарлагдсан матчийн орон тооны дүн байна. За үүнд ингээд мэргэжил толгоноор ингээд нийт хэдэн ингээд эмч матч босныг харж болно. За тэгээд үүнээсээ Америкийн шүдний сургууль төгсөж байна хэдэн, Канад хэдэн төгсөж байна. Тэгээд гадаадын сургууль төгссөн хэдэн хүн байна гэдгийг харж болно. Энэ статистик бол матчийн вебсайт дээр бол маш дэлгэрэнгүй ингээд маш олон графикаар бол ингээд бүгд их тод байж байгаа. За жишээ болгоод харахад энэ жил одоо 2026 онд эхлэх резидентэд нийт улс даяар 350 ортодонт эмчийг матч хийсэн бол үүнээс 313 нь Америк төгсөгчид, нийт 34 нь гадаад төгсөгч нар байсан байна. Хүүхдийн эмчнэрийн 445 эмч матч хийснээс 18 нь гадаад эмч. За мисийн хувьд бол маш өсөлт дүнтэй, бас хамгийн хэцүү, ялангуяа Америк төгсөгчтэй авах нь их байдаг. Үүнд бол гадаад эмчнэр 4 эмч оронтой байсан, 4 эмч авсан байна. Просто бас хамгийн их буюу 111 эмч орсноос 44 нь гадаадд төгссөн эмч байсан байна. За энэ график дээрээс нийт 23-аас 23 оны жил гадаадд сургууль төгссөн хэдэн эмч орон даяар сурч байгааг харуулсан статистик байна. За энэ нийт 1045 эмч бүх нарийн мэргэжлийн хөтөлбөрөд суралцж байна гэсэн тооцоо байна. За эдгээр нь бол зөвхөн одоо нэгдэх жил биш, те нэгээс бүх одоо 1 2 3 тэгээд зарим хөтөлбөрүүд бол 6 хүртэлх жилийн 4-өөс 6 хүртэлх жилийн тийм хугацаатай байдаг. За нийт бол 1045 эмч суралцж байсан юм байна. За эдгээрээс бол энэ AGD хамгийн өндөр байсан. За AGD гэдэг нь бол Advanced Education and General Dentistry буюу ерөнхий эмчилгээний чиглэлийн резидент гэж ойлгож байна. Нийт 1000 эмч нараас нийт 250 нь бол ерөнхий мэргэжлийн эмч. Просто сарцангуй өндөр 211, дараагаар нь ортодонт 153 эмч, перио 103 эмч, тэгээд эндо, GPR хүүхэд гээд явсан байна. За тэгээд түрүүнд урьдчилсан үүнд бол унтуулгын эмч бол гадны эмчийг бол Америк хэлтийн зөв эмчийг бол авдаг байгаа. Ингээд резидентэд орсны дараа юу хүлээж авдаг талаар яриа. За резидентийн хугацаанд манай хөтөлбөр бол 2 жилийн хугацаатай байсан. Тэгээд энэ 2 жилийн хугацаа бол маш хурдан өнгөрдөг. Тэгээд мэргэжлээсээ хамаарат клиникийн хуваарууд бол өөр байх нь
хуваар өөрөө байх нь түгээмэл. Тэгээд манай програмын хувьд бол 3-аас 6 сараар хуваар маань гардаг байсан. Тэгээд 7 хоногийн хэдэн өдөр нь клиникт авах уу, хэдэн өдөр нь онкол буюу яаралтай дуудлага орчсон зүйлүүд хуваар авах уу, 7 хоногийн 1-ээс 2 өдөр нь оператив руу буюу бүтэн унтуулгатай эмчилгээ хийх. Тэгээд 7 хоногт 1 өдөр нь ортодонтын хүүхдийн гажуудлын клиникт гардаг байсан. За тэгээд үүнээс гадна програм болон мэргэжлээсээ хамаарат шүдний анестезиологийн тойролт эмнэлэг дээр одоо бүх 1 сарын хугацаатай анестезиологчийг баг гаргах. Тэгээд хүүхдийн ерөнхий хүүхдийн эмч буюу одоо педиатрик клиниктээр дагаж одоо 1 сар гарах зэрэг ингээд тойролтын ингээд хугацаанууд бас байдаг. За үүнээсээ гадна заавал клиникээс гадна заавал үзэх ёстой хичээлүүд болон семинарын хичээлүүдийг авах ёстой байдаг. За семинар болон хичээлүүд бол ихэвчлэн клиникээс өмнө өглөөний цагаар эсвэл орой клиник тасны дараа явагддаг. За үүнээс гадна резидент болгон судалгааны ажил хийх ёстой. 2 жилийн хугацаанд судалгааны сэдвээ олох, аргачлалаа боловсруулах, дата цуглуулж үүсэнгээ гаргах, за түүгээрээ пейпер бичих хэрэгтэй байдаг. Тэгээд клиникийнхээ хажуугаар эсвэл энэ судалгаа хийх ингээд цагтаа судалгааныхаа удирдагчтай уулзаад тэгээд тэр судалгаан дээр бол ажилладаг. За гадаадд төгссөн эмчнэрийн хувьд бол дараагийнхаа гардангийн лицензийн шалгалтанд бас бэлдэж өгөх ёстой. Хөтөлбөрт сурч явах хугацаанд энэ шалгалтыг өгөх ёстой. За үүнийхээ хажуугаар тэр өөрөөсөө сурч байгаа нарийн мэргэжлийнхээ боор шалгалтнуудад бэлдэж боордынхаа кейсийг цуглуулах хэрэгтэй байдаг. За board exam бол нарийн мэргэжлээс хамаарат өөрөөр байдаг. Ихэнх нарийн мэргэжлүүд бол резидент төгсөхдөө тэр мэргэжлийнхээ боордын бичгийн шалгалтыг өгөх ёстой байдаг. Тэр нь бол жилд 1 л удаа явагддаг. Тэгээд тэр board exam-ыг өгчтэй авсны дараа 1 жилийн дараа ажиллаж авах хугацаанд аман шалгалт өгөх хэрэгтэй болдог. Аман шалгалт нь жилд 1 удаа явагддаг. Биеэр очиж өгөх ёстой шалгалт байдаг. Тэр шалгалтыг давснаар бол тэр нарийн мэргэжлийнхээ board certified буюу мэргэжсэн эмч болдог. За мөн резидент авах хугацаанд мэргэжлийнхээ хурцуудад явах ёстой байдаг. Манай мэргэжлийн хувьд бол бас advocacy meeting гэж Washington DC жил болгон болдог хурц хүүхдийн өвчлөлийг бууруулах тийм хуулиудад өөрчлөлт оруулахаар тийм лобби хийх уулзалтуудад резидент эмчнэрүүдийг бас програмыг явуулдаг. Тийм уулзалтуудад бол оролцож байсан. За энэ зураг дээр лиценз авахд мууж болгонд ямар гардангийн шалгалтыг шаарддаг тухай үзүүлсэн байна. За хөтөлбөрийг төгсгөөс өмнө одоо энэ ADA-ийн вебсайтаар ороод ажиллах гэж байгаа мужаа сонгоод бол шалгууруудаа бол харах хэрэгтэй байдаг. За өмнө нь анх дурсамжлан мууж болгон бол өөрийн хуультай болохоор тэр шалгуурыг бол дахин чухал. За одоо хэвээ ADA-ийн вебсайт ороод энэ лицензийн шалгууруудыг харуул одоо энэ ихэнх мууч ногооноор тэмдэглэсэн байгаа. За ногоон нь болохоор одоо олон төрлийн шалгалтыг гардангийн шалгуурт тооцдог гэсэн үг. Нэг л муужийн шараар тэмдэглэсэн буюу тэр мууж зөвхөн өөрийн гардангийн шалгалтын шалгууртай гэж ойлгож олсон. Тэр нь бол Delaware гэдэг юм зүүн эрт байрладаг мууж байна. За жишээ болгоод Калифорни мужийн шалгууруудыг одоо авч үзэхэд Калифорни CDCA, CITA, PGY1, REB гэсэн ийм клиникийн шалгууруудыг бол зөвшөөрдөг юм байна. За энэ дотроос одоо энэ CDCA болон энэ REB шалгалтууд нь бол хамгийн түгээмэл олон мужууд хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтууд байдаг. За энд өөр нэг юм нэмж дурсахад одоо энд үзүүлсэн жишээ бол одоо initial license requirement гэж байгаа. За одоо хөтөлбөр төгссөний дараа анх удаа лиценз авахд одоо яаж ингэж өгөх үү гэсэн шалгуур байна. Гэхдээ түүнээс гадна credential шалгуур авах, нарийн мэргэжлийн лиценз гэдэг бүгд бол бас өөрөөр хуулиуд байдаг. Тэгэхээр судлах нь чухал. За credential гэдэг нь юу вэ гэвэл одоо өөр мужуудад одоо тодорхой тооны хугацаанд жишээлбэл 5 жил эсвэл клиникийн хэдэн мянган цаг ажилласан байх гэж дурдсан байдаг. Одоо тэр
тэр тэдгээр жил эсвэл одоо 7,000 цаг гэдэг ч юм уу тэр хугацаанд өөр мужид ажилласан бол одоо нөгөө мужид бол ингээд лиценз ингээд авч болно гэсэн тийм шалгуурууд байдаг. Тийм болохоор өөрөө түүнийг бол маш сайн шалгаж үзэх хэрэгтэй. За одоо энэ дурдсан CDSA болон RED гэсэн шалгалтуудын тухай товч ярив. За энэ CDSA RED буюу одоо энэ ADX гэдэг нь бол бүгд одоо клиникийн гардангийн шалгалтуудыг бол хийж байгаа. За энэ нь бол 5 шалгалтаас бүрддэг. Онлайн тест буюу энэ онлайн шалгалт, тэгээ restorative, prosto, endo, perio-гийн шалгалтуудыг өгдөг. Ямар нарийн мэргэжлээс ямар нарийн мэргэжил сурч байгаас одоо хамаагүйгээр одоо лиценз гаргаж байгаа бүх эмчнэр энэ шалгалтуудыг өгч давах ёстой. Мөн эдгээр шалгалт нь бол бас CDS төгсөг үед бас өгдөг шалгалтууд байгаа. За энэ мэргэжил болгон бол тусдаа шалгалтууд өөр өдөр явагддаг. Зарим өдөр одоо шалгалт нь хэр урт хэдэн даалгавар гүйцэтгэхээс хамаараад зарим үед 2 шалгалтыг нэг өдөр өгч болно. Гэхдээ тэр нь бол одоо өглөө 6:30-аас орой 4-5 хүртэл юм уу маш удаан үргэлжилсэн шалгалт байдаг. Тэгэхээр ер нь бол тус нь өгөөд зарим тохиолдолд 2 шалгалтыг нэгтгэж өгөөд тэгээд бүх шалгалтыг давсны дараа гадна шалгалтыг давсан тодорхой. За жишээ болгоод дуртахад бол одоо за энэ ингээд цогц засын шалгалтын цогц засын шалгалт, эндогийн шалгалт, периогийн шалгалт, restorative-ийн шалгалт гэдэг юм одоо ямар шалгуурууд авах нь бол нийтдээ байж байгаа. За жишээлбэл цогц засын шалгалтанд бол за үүдэн одоо 9 шууд буюу одоо төвийн үүдэн шүтэнд ceramic crown засах, 5-р шүтэнд PFM бүрээс засах, 3-р шүтний металл бүрээс засах гэдэг ч юм уу одоо ийм 3 бүрээс 3 ийм шүтний prep хийх шалгуурууд. Эндогийн хувьд бол 8-р буюу одоо үүдэн шүтэнд шүтний хүндийг нээж хэлбэржүүлж дамдах, 14-р шүтний хүндийг нээж сугуудыг нь олох. За периогийн шалгалт бол за 12 газараад одоо scaling хийх тийм restorative нь шүтний үүдэн шүтний класс 3 болон араа шүтний класс two одоо амалгам болон хувимсар зомбнуудыг хүндийг хэлбэржүүлж ломдох зэрэг даалгавруудыг бол өгсөн байдаг. За тэгээд ер нь энэ шалгалтын шалгуурууд нь бол бүгд бол их тоод ингээд вебсайт дээр байж байгаа. За жишээ болгоод одоо нэг ингээд шалгуурыг харуулхад за ингээд ceramic crown бэлдэх үүдэн шүтэн бэлдэх шалгуур нь бол одоо ямар бүрээсийг те ямар налуутай ямар хэмжээтэй засах ёстой бүх механизмээр градусыг ингээд заагаад өгсөн байдаг. Тэгээд одоо хэрв ямар алдаа гаргавал бол одоо унсанд одоо шалгалтын тэнцээгүй тооцох тухай юм бүх шалгууруудыг бол нарийн ингээд гаргаад өгсөн байдаг. CDSA шалгалтын тухайд нэмж дурсан байна. Энэ шалгалт нь бол бас онцлог нь нийт 18 сарын дотор бол бас өгч дуусгахтай байдаг. Тэгээд нийт 3 удаа шалгалтыг бол бас оролцох өгөх хэрэгтэй. Түүнээс дэш унаас бас лиценз авч чадахгүй гэсэн үг. Тэгэхээр за гэхдээ энэ шалгалт бол хөтөлбөр давтлаа бол санаа зовх зүйл бол биш. Бүх шүтний лиценз горилж байгаа эмчнэр өгдөг болохоор бол хөтөлбөртөө сурч байхдаа бол бэлдээд өгч болно. Зүгээр мэдээллийн зорилготой бол ингээд энд оруулж өгөх юм аа. За ингээд лицензээ авсны дараа клиникийн эмчийн хувьд бол ажлын газрын хэд хэдэн сонголтууд байдаг. За хувийн эмнэлэгт ажиллах нь бол их төв юм л. За тэр дотор сolo буюу нэг эмчтэй хувийн эмнэлэг байж болно. Эсвэл олон нарийн мэргэжлийн эмд хамтарсан буюу group practice ажиллаж болно. За сүүлийн жилүүдэд Америкт DSO буюу corporate office-ууд бол маш их хүч төрж орж байгаа. Эдгээр нь бол Америк даяараа олон зуун салбартай офистэй одоо корпорациуд гэж ойлгож байна. За хамгийн олон одоо том компаниуд бол энэ Aspen, Heartland, PDS, MB2, Great Expressions гэдэг та бүхэнд бол Америк даяарын том офисууд бол эдгээр офисууд хаасайгүй байж байгаа. За энэ корпорациуд бол хүний менежмент одоо менежменттэй хүний нөөцийн бол том багууд ажилладаг. Тэгээд ер нь шинэ төгслийн эмчнүүд бас DSO офисууд ажиллах нэг төвөмөл байгаа юм шиг бас харагддаг. За үүнээс гадна Federally Qualified Health Center буюу FQHC гэж ярьдаг. За FQHC нь бол энэ засгийн газрын халамжаар үздэг бол улсын эмнэлэг гэж ойлгож байна. Энд бол
жилийн цалинтай цалинжиж ажилладаг улсын эмнэлгүүд байгаа. За үүний хажуугаар нарийн мэргэжлийн дараагаар бол академик байгууллагад багшлах орон тоо бол маш их байдаг. Өөрөлдвөл одоо их сургуульд тухайн мэргэжлийн факультигаар клиникийн удирдагч ингээд хийж резидентүүдэд зааж ажиллах тийм академийн ажлын орон тоо байдаг. Тэгээд мөн мэдээж хэсэг ажиллаад өөрийн эмнэлгийг байгуулах боломж байгаа. За миний хувьд хувийн хөвшлийн group practice ажилладаг. Group practice pediatric group practice гэдэг нь одоо хүүхдийн шүдний болон хүүхдийн унтуулгын тийм мэргэжлийн эмчнэр хамтарч ажилладаг ийм олон салбартай эмнэлэг гэж хэлж болно. Манайх Мичиганд 4 шүдний эмнэлэг, тэгээд нэг амбулаторийн эмч засгийн төвтэй. Тэгээд хуваараас хамаараад эмчнэр маань 7 хоног тийм өөр офисуудад ингээд очиж ажилладаг. За миний ерөнхийдөө клиник бол маш энгийн зохион байгуулалттай байдаг. Тэгээд за клиникийн ажлынхаа нэг өдрийн хуваарийг жишээ болгоод энд ингээд харуулсан байна. Хүүхдийн эмчнэрийн хувьд бол эрэлт маш их байдаг учраас өвчнөний тоо их ачаалал их байх нь бол маш түгээмэл. Тэгээд одоо нийт ингээд өдөрт өглөөнөөс арай өдөрт 30-аас дээш 40-40-40-с дээш өвчтөн бол тогтмол үздэг. За ажлын нэг өдөр бол тэр өглөө оффист очоод ингээд хуваараа шалгаад тэр өдөртөө бэлдэж багийнхантайгаа ярихаас эхэлдэг. За нэг оффист бол нэг эмчийн доор нэг эрүүл ахуйч, 3 ассистент, тэгээ 2-оос 3 одоо ресепшн бол ажилладаг. За энэ нийт өдөрт үзүүлж байгаа өвчтнүүдийн ер нь тал нь бол хяналтын буюу одоо цэврийн илгээх ингээд өвчтнүүд гэж ойлгож байна. За эрүүл ахуйч манай бол энэ багны өвчтнүүдийг хяналтын өвчтнүүдэд үзээд цэвэрлэгээ одоо шүтэн цэвэрлэгийг нь хийгээд рентген зургийг нь аваад эмчид үзлэг хийж эмчилгээний төлөвлөгөө гаргахад нь бол бэлдэж өгдөг. Нөгөө тал нь бол эмчийн хуваарь харагдсан байгаа. За энэ өдөрт одоо тэр өдөр эмчийн ямар процедур хийж эмчилгээ хийх өвчнүүд байна. Хажуугаар нь энэ богино цагтай өвчнүүд байдаг. Энэ нь бол одоо зөвлөгөө, consultation хийх цагууд, тэгээд яаралтай тусламжаар emergency walk-in буюу одоо шууд ирж ингээд цаггүй одоо өвдөлттэй байгаа хүүхдүүд ирж үзүүлэх тэр яаралтай тусламжийн цагууд, тэгээд зэвсэг суулгах богино цагтай тийм өвчнүүдийн хуваар байгаа. За тэгээд цагийн хуваарийнхаа дагуу бол өвчнүүдэд тослогууд маань бэлдээд олон ингээд өөр өрөөнүүдэд ингээд бэлтждэг. Тэгээд эмч маань бол нэг өрөөнд орж ингээд үзлэг эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, одоо нөгөө өрөөнд орж эмчилгээгээ хийх, тэр хооронд одоо тослогууд маань дараагийн өвчнүүдэд бэлдэж байх гэдэг ингээд ийм зарчмаар бол ажилладаг. За хүүхдийн миний мэргэжлүүд бол хүүхдийн шүдний эмчүүд бол няраагаас өсвөр нас хүртэлх хүүхдийн урьдчилан сэргийлэх болон хүүхдийн эмчилгээний туслан зөвшөөрлийг үзүүлдэг. За тэгээд энэ дотроо их хувийг эзэлдэг нь бол эргэтэн системийн өвчтэй хүүхдүүд болон тусгай хэрэгцээд хүүхдүүд маш их байдаг. За ялангуяа аутизм болон ADHD өвчтэй хүүхдүүдийг бол манай офисууд маш их үздэг. За мөн эдгээр одоо тусгай хэрэгцээд хүүхдүүд болон эрүүл боловч одоо насан бага эмчилгээний хэрэгцээ ихтэй хүүхдүүдэд хагас унтуулгатай буюу тайшруулж үзэх moderate sedation эсвэл заалтаасаа хамаараад бүтэн унтуулгадаар эмчлэх зэрэг янз бүрийн техникүүдийг ашиглаж үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээд жишээ болгоод үзэл тутам үздэг кейсүүдийнхээ жишээг тавьсан байгаа. Тэгээд хамгийн их эмчилгээг бол мэдээж шүдний цоорлын эмчилгээ хувийг эзэлдэг. Үүний дараагаар их туян гажиг засах одоо янз бүрийн туршил засах, тэгээ бэртэл гэмтлийн эмчилгээнүүд хувийг эзэлдэг. За тэгээд хэрвээ та бүхэн илүү мэдээлэл авахыг хүсвэл одоо энэ ADA-ийн вебсайт буюу American Dental Education Association вебсайтаар ороод PASS application руу орж болно. Тэгээд ADA-ийн вебсайт бол бас их хамгийн research авах ихтэй хэмжээтэй вебсайт. Тэгээд ямар програмууд бас энэ магадлалын эзэмшлэгдсэн бэ гэдгийг кодагийн
вебсайтаар ороод шалгаж олно. INBD бэлтгэлтэй JCND-ийн вебсайт ороод тэгээ хэрэв матч статистик харах, матчийн илүү мэдээлэл авах эсвэл National Matching-ийн вебсайт руу орж олно. Баярлалаа. Доктор Шин Чимэгтэй маш их баярлалаа гэж хэлмээрээ бидний урилгыг хүлээж авч маш сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл энд шүдний юмч болохоор төлөвлөж байгаа хүмүүст өгсөн гэж бодож байна. За баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Бүр асуух асуултаа шийдээрэй.